Монгол хүн Монгол нутагтаа хятад иргэдэд зодуулсан явдлыг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өнөөдөр Даяар Монгол хөтөлбөөнийхэн мэдгдлээ. Тэд даварсан хятадуудыг нэн даруй нутаг буцаахыг төрийн байгууллагаас шаардаж байна. Хэрвээ хятадуудыг нутаг буцаахад цагдаа хүчний байгууллагынд нэмэлт хүч хэрэгтэй бол хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Цагдаа иргэд ялгалгүй зодсон энэ үйлдэлд хятадын элчин сайдын яам өөрчлөлт гуйх ёстой гэдгийг ч тэд хэлж байгаамаа. Уржигдар хаан улдүргийн 2 дугаар хороонд баригдаж байгаа мэргэжлийн элтийн ерхий газрын төв лабораторийн байранд очиод хятад барилгачдад задуулсан талын цөөвөр чон төрийн бас байгууллагын 2 гишүүний биеийн байдлын талаар тэд бас мэдээлэл өгсөн юм а. Талын цөөвөр чон төрийн бас байгууллагын хувьд Даяар Монгол хөтөлбөөнтэй явуулж байгаа чиглэл үйл ажиллагааны эжилж тусдаа байгуулга юм байна. Ингээд тархины гэмтэл авсан хүүхэд байж байгаа. Энэ хүүхэд нь болохоор зэрэг бүр тархиндаа гэмтэл аваа, дээрээс нь бүр нуруу нугсандаа гэмтэл авсан. Хооштой ажил хөдөлмөр эрхэлж одоо чадахгүй нь мэдэгдэхгүй тун хэцүү байдалд байж байгаа. Тиймээс Монгол залуусаа хятадуудад зүгээр хараад зодуулаад суухгүй гэдгээ хэлсэн. Давчхан шаардлага байгаа. Энэ хэргийг Монгол улсын иргэдтэй, хуультай, төртөнд оромжилсан эдгээр хятадуудыг Монгол улсын нутгаас нэн даруй хөрөнгө гаргах шаардлагатай. Даяар Монгол хөтөлбөөн тэд орчим хүмүүс байдгийн өөрсдөө арга хэмжээ авах хэрэг яана гэсэн үг вэ? Тэрийг яг ямар арга хэмжээ авахыг бол би одоо яг энд нэг тодорхой ярмааргүй байна. Гэхдээ хүмүүс бас гадарлаж байгаа болов. Гишүүдүүд манай хангалттай хүний нөөцтэй хангалттай гишүүдтэй. Төр засгийн байгууллагын хятадуудыг албадан гаргадгүй бол өөрсдөө энэ ажлыг хийхэд бэлэн байгаа гэдгээ хэлж байгаамаа. Нэн даруй гэдэгт хэр хугацаа орохыг тэрээр хэлсэнгүү өнөөдрийн байдлаар хятад барилгачдыг нутаг буцаасан зүйл байхгүй байна. Мэргэжлийн элтийн ерхий газрын тамгын газрын дэд дарга мөнх жаргалын хэлж байгаагаар хятадуудыг нутаг буцаахыг яарвчлахгүй байгаа. Зодоонд голлон оролцсон 6 хятад ажилтны бичиг баримтыг хураасан улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа гэсэн юм а. Хоёр улсын засгийн газрын хооронд байгуулсан гэрээгээр ирсэн ажилчид учраас хятад барилгачдыг албадан гаргах асуудал гадаадын иргэн харьяалтын асуудал эрхлэх албанд ч хамаарахгүй бололтой байна.